идэх шүү. Өнөөдртээр 2 өндөр даваад авч хот орох хэвээр. Эхнийхээ өндөр даваанд арай хүрээгүй явна. Гэтэ бүр энэ арай өсөрөөгүй юу. Өнөөдөр юу харих юм? Өнөөдөр харин шүү дээ. Хоёлаа одоо дөнгөж 11 болж байна. 6 ихтэл очиж шүү дээ гэртээ. Нөгөө амар зам. Йоо амар. Машинтай нөхдүүдэд ийм л их хэцүү зам ба. Нэг унчаал өстэй уутмаар санагдаад байдаг зам шүү дээ. Тэр ястай юу. Би бүр уурсаж гин үү? Нүдрөө ингээ хөлс хараад байгаа юм шиг мэдрэгдээ гэхдээ нулимс гараад байгаа мүү сэтгэл хөдлөлт юм аа. Тэрийг давна шүү дээ. Эхний даваа тэр байна. Тийж амар сүрдүүлээд яах юм бэ гоё мөнх хөх тэнгэр мингэр ног ногоо номин ногоо байглаа ярина. Энд цайд тэгээд байгаа юм шүү дээ. Гоё ширээ зассан шүү дээ. Бараг зассан шүү дээ. Сархад сав саваараа шарын аригсан сүнгөөрөө гэдэг шиг дээ. Эндийг бүрн юмнуудаа. Мах цүнхээрээ. За сонголт ийм байна. Алин нэтх юм. Алин нэтх юм. Бүгдийг нийтнэ. Алуус янзтай штэ тий. Яра ингэж алттай. Махны алт штэ. Чиста би артаа нялж ах чинь вэ. Нялж. Зүгийн балтай хэлхний нуур штэ нэрэ. Хамт гоё юу? Гоё юм уу? Юу гайхаад зүгийн балтай нэлгний нугш алтан медаль авсан гэхээр бүр амар гоё юм байна. Зүгийн балт амтагдахгүй, элгний нугш амтагдахгүй нэг өөр гоё юм амтагдаад байна. Ямар учир хитэнглэг юм бэ? Йоо чи бүр ачиж ах шүү дээ. Ачиж шүү дээ. Талах юм зузаан баг. Амтар бол нэг тийм амар гоё юм тийм. Одоо юута зүрлэх юм нэг тийм гоё амттай коктейл өгдөг да шингэн зүйл. Тэрний өтгөн зүйл нь байна. 20 грамм. Хэдэн граммыг хатаагаад ийм 20 грамм болгодог бол тийм. Энд. Йоо, ингэж зодтолчихгүй байхаа зүгээр. Энд чи бас медальтай юм л шүү дээ. Хоёрыг ичээд өдрийн бол очих хаваарг. Их хэмжээний л мах агуулад байна тийм. Ураа хүмсэлтлээ. Жинд лав 3 дахин багасж байгаа баха тий. Тэгээ 60 грамм мах гэсэн. Дугуйтаа аялалт юм ер нь хатаасан хөнгөн хүнс айгуу зүгээр. Хэд ч онсон ер нь аюулгүй. За ингээд буусан суусан газараа юу ч үлдээдгүй аялагчд байгаа шүү.
уул мөр үлдээдэггүй. Одоо мөр үлдээхгүй алгуулж өгнө шүү дээ. Агаар дээр гүйж байгаа юм чи. Би бас араас нь мөр үлдээхгүй чигээд алгуулж өгнө. 5 жил өнгөрөхөд энэ самбар ингээд хэрэггүй байсан байна. Тэгээд тэнд нэг шин самбар босгоод тэрэндээ мэдээлэл оруулаагүй. Тэгээд юм гоё ширээ сандал хийчихжээ. За ингээ хараагаас сольж аваад урууднаа. Ай. Дорыг намайг хүлээж ин харж байна. Өмнө явж хахад энэ ста маш их чигний болгоом байсан. Бороо орж дуусаад өнөөдөр бол харьцангуй хуурай байна. Яста эвгүй замаар бичлэг зураг мураг авахд их хэцүү шүү. Ишгээс хамаагүй урдтай бууж болохооргүй байна тээх үү? Аха. Ишгээ бол арай дээр. Яг тэрүүх хэсэгт нэг их уулын ус мас буусаа хавилын хил донхол ихтэй хадж болов. Ингээ үндсэндээ эхний давнаас урагдчихж байгаа. Одоо дараагийн даваа хүртэл бас 1-2-3 км явнаа. За ингээд 2 дахь даваа маань харагдаж эхэллээ. Энэ айлын гадаа бид нар мөрсөн удаад шүн буугаад өглөө нь их бороо ороод хөдөлж илээ. 2021 оны 6 сарын 22. 2 өндөр давааны дунд. Манай дундж байна. Амарцгаасан уу? Энд тэгсэн чинь нэг юм гоё ашаастай газар юм шиг байна. Хашаалцсан. Сайхан аршаа угаад хөдлөе гэж бодлоо. Юу ингээл одоо даваараа өгсөд эхлэх учраас сайхан усаа шинжилж нөөцлж аваад аршаа угаад хөдлөнө. Тэнд хонжсэн те. Усын эдэнээс бүүзэл болохгүй үний үгэндгүй орд. Би одоо доорын энийг жоохон бохор байна гэдэг байгаа ч гэсэн би чиний үгэнд орохгүй аяа. Болохгүй юм уу? Болохгүй юм болчлоо. Амси усаас элтдэм өгсөн ус маань дуусах болоог байна. Тэгээд чинь аюу баг байна. Тэгээ мал орчжээ. Хөөд нь л шүү дээ. Ямар ч сан булаг юм шиг байна. Тэг яг аршаа машин гэхээс илүү. Энэ айлууд ундны ус авдаг болохоор ингэж ашигласан бах тий. Айгу баг хийгдээд байна уу? Гиз байхгүй болц. Гоё юм байна. Тэр бас наранд бүлээс чичтэй. Арх болог аршаа нууд олон уус даваа нууд зэрэг шүлгийн мөрт санаанд орж шүү. За сүүлчийн даваа.
Аваа бүр нандаа юм тий. Тийм ээ тий. За. Мотот бол ингэ явах шүү дээ. Үзүүлж шүү дээ. Эднэрт яг хоо ингээл хурд тэгэл энэ дуу чимээ хүч тий моторын хүч техник энэ амар кайфтай байгаа ингээл. А манай эрт бол яг бүх хүчээ өөрсдөөсөө гаргаж байгаа болохоор тий арай өөр илүү гоё миний хувьд. Эднэрт бол бас эднэрийг энэ ёон бас илүү хоббин илүү гоё л байгаа л да. Ил хүн болгон уур тий. Хүлэг болгон жороогүй ч гэх шиг. Тий. Хүн болгон адилгүй гэдэг шиг. Жороонд бит хоёр ихгүй юу? За жороолоод байна да. Агаараар жороолцгоо. Дараагийн дугааны тэр нөгөө пердач нэг сонирм болчоод 10 сайлэгддгээ. Нөгөө заслан дээр нилээн удаангаада бороо шуранд байцснаас болчоо яач өхөр ирээд яач өглөө гарах болсон ч зүг зүгээрснээс хэлэхэд гойчих юм. Ирлийн зүнэнүүд олон жилийн дараа анхаарч байна. Хар тарлан үнэнүүд. Агаараар жороолцгоо. Жороо саарлтагаа. Жороо саарлаа. Жороо саарлаа нуна жороолцгоо. Тэрийн давах таваа тэр дээр байгаа. Чи бас жороо ягантайгаа юу? Жороо яга. Үл модны цасраас тэнгэр харагдаад гисэн оройхон их л орчих шиг. Гарч сонхоо. Гараад ирлээ штэ бараг л. Энэ нөгөө том аранда дээд аранда хогоо. Боосоо тараад өхрөнцөч юу. Өнгөрсөн удаад энэ давааг давхад яг нэг тийм олимпийн тамирчин мэдрэгдэжсэн. Яг олимпийн оргуулж байгаа юм шиг мэдрэмж төрд юм байна. Олимпийн аврал цаашаа шүү дээ. Махны олимпиас алт авсан чи эркэгээр шагин чи та өөрийгөө ёо бас вертад боллоо штэ. Тэ. Чиби чаба. Руби. Амтагч гэнэ үү? Амтагч гэнэ үү юм аа? Би амсаа.
Таха. Игүнээ гуруулаг явж байхад бас их гоё. Зуушалж исэн тий. Bella. Ч одоо зууш гэж юу гэх юм нөгөө жавар гэдэг хэвгүй. Жевикири. Галзуурчтэй амар өгцөн байгаа болохоор зэрлэг байна гоо. Ингээл нөгөө айлтргаа буугаад ирлээ шүү дээ. 21 онд хүү маань 4 настай хахад энэ үхсөрлөө бид нар цаг агас үхсэж алхаж исэн. Тэгсэн чинь сая бүр зүгээр ерөөсө 5-3 минутын дотор буугаад ирчихсэн. Хүү маань энэ өксөрийг явнаар туулгаж зөндөө цаг алдах байх гэж бодсон ч хүнд ачаатаа дугуйтай аав ээж хоёр нь энэ өксөрт хүч дутаж эхэллээ. Ингэж улам өксөр замд орсон бид тус тусын ачаатаа дугуйгаа турж явхад ч хүнд боллоо. Цаашаа өртөөлөх маягаар явхаар болж эхлээд тавуула хүнд ачаатаа хоёр дугуйгаа турж гаргаад дараа нь аав ээж нэргэж хоёр охины баг ачаатаа дугуйг авч ирэхээр боллоо. За арай хүнд байна бид. Би бүр ийшгээ ингэ явахгүйсэн. Айгүй олон хөлрөөд айгүй булчаа ажиллаад байгаа байхгүй юу. Тэгээ энэ заалан фитнесгээд байдаг хүмүүс энэ ууланд ирж тухайдаа өгсөөч гэж хэлсэн. Хоёр удаагийн өртөөсөн өксөлтийн дараа бид уулын хэцэд хүрлээ. Багхан алуу өксөр үлдсэн ч үдшийн харанхуй ноёлж сар өндөрт хүрчээ. Нэг голч байхгүй болчих. Харин тийм байна. Одоо энэ шиг дандаа нарны өдөөс. Харин тийм байна. Бафай. Янзтай. Энэ хавьд ер нь их алаг үнэтэй юм шүү. Ч одоо гачуурт ихэд гэсэн үг шүү дээ. Үгүй шахаач тэнд байна. Харин тийм байна. Доор нь юу байгаа юм бол? За явцгаая. Уул нь тэр дээдлийн замаар явд юм байна. Бид нар ингээд хэцүү замаар нь орчиж. Хүлээ юу болгоо ийцэн бэ? Гүйгүй одоо нэг тийшээ гарч байгаад болъё. Оо явана. Миний хүү яваад юу ч гэсэн шахаанаас гарах хэрэгтэй. Миний хүү энэ дээгүүр хараач чадах уу? Ваа, мундаг. Одоо тэр авраг. Энэ замыг хараач. Ингээ явсаар агаад гачууртын замтай нийлж байгаа юм шиг биш үү? Энэ хаанаас эхэлчихэн гэхээр саяны нөгөө энэ уулыг ороод цаашгаа бараг нэг гаруй эхэлчихэн. Тэд яг энэ хавьд хоноод хөдөлж ирсэн. Ингээд бид үдийн нар шарж эхлэхээс урьдж майхнаа хураан замдаа гарлаа. Ерөнхийдөө өксөр тэгш шорон замаар бид явцгаана. Харин бид нарын хонжсон газрын тэ. Хоёлоо одоо үдлэх болж байна уу? Харин тийхүү. Одоо иргэдээр Тэгээ гоё штт. ширээ. Би галзуу ол ээж гээ заяа.
Ногоог нь бол хорхог шиг хийн баг л. Хагас өвсөн тижээлтэн жоох өвсөн тижээл бэлдээд байгаа заяа. Өдөржингөө маш их мах идлээ тий. Одооний махандаа жоохон өвсөн болчихгүй. Ингээд коктейл. Ингээд коктейл шиг сэрчээд. Вау, болчлоо шүү. Гогсч багтахгүйсэн. Сахалосас. Сний наялчи. Пүх. Үндгэн дээрээ гарцсан юм шүү дээ. Энэ сармис сочин гоё болсон байна, луун гоё болсон байна. Юу дээр нь гал төлцөө учраас төмс жохон түлхчихэж. Яа шүү хоёр. Зүгээр. Одоо энийг гоё соустой ойлоод идгүү. Зээ. Аа. Өхөрний махан жигнсэн махан бол тасархай юм байна. Соусыг амсах. Тэр дүрээд идэрээ таа. Барэ. Хөлөөр нь ингээд амьдарч хоо. Би ер нь хот явмааргүй санагдчихлаа. Гэртээ хэрмэргүй байна. Хайрхгүй зүгээр л ингээд хэрэг гэрээгээл чамаар хоол хийлгэж идэл. Тэгэл амьдарч. Болж шít. Хойло буцаа явах уу? За тэгээ. Тэгвэл хэнийг ээжэл буцаа явчих. Таастай их замын дүүсгэл их хоолыг хөнлөө. Бэр хүч нэмлээ гэж юу? Зөндөө их алцсан ирчихвчээ. Ингэж л нөхгүй юм бол өөр яаж нөх юм бэ? Тиймээс та. Очин 36 хайцаа хөдөлжсэн. Тэгээд тэрэлждэг. Заслангаас шилжээгийн даваагаар очиртын амар орж ирээд тэгээд бондаа 1 цагаар 1 удаа, 2 цагаар 1 удаа, 2 удаа амарч хооллоод тэгээд үчирхэд 19 цаг болж байна. 6 цаг зүгээс тийм.
Гэт дараагийн аялал хүртэл баяртай.